Өнөөдөр гадаад харилцааны яамд Зүүн Азийн доктортой хөгжлийн зорилгоодын асуудлаар олон талд чуулга уулзалт болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтанд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Япон зэрэг зүүн хойд Азийн улс орнуудын төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн чуулганыг Монгол улс хүлээн авч эдийн засгийн хөгжлийн яам гардан зохион байгуулж байна. Хилцүүлгийн үеэр оролцогчдод улсын ариун цэврийн хүртээмжийн ялгаа, сэргээгдэх эрчим хүчний шилжилт, ногоон инновац, хотчлтын доктортой байдал мөн бодлого хоорондын уялдаа, хамтын ажиллагааны шин загваруудыг хөндөж, улс орнуудын өөрсдийн сайн туршлага болон сорилтуудаа хуваалцлаа. Энэ удаагийн доктортой хөгжлийн асуудлаарах зүүн хойд Азийн бүс нутгийн чуулга уулзалт нь Монгол улсад зохион байгуулагдаж байгаагаар онцлог байна. За мөн энэ жил Нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн хувьд давтаж байгаа. За энэ нь бол бас энэхүү чуулга уулзалтанд маань хүч нэмэгдүүлж байна. За энэ чуулгаараа доктортой хөгжлийн зорилгоодыг бид 2030 он хүртэл юунд хүрэх үү, ямар түвшинд хүрэх талаараа бол төлөвлөсөн байж байгаа. Дэлхийн улс орнууд өөрөөр гисэн үүрэг амлалтыг аваад хэрэгжүүлж байгаа. За энэ хэрэгжилтэнд нь бол улс орнуудын хэц дэвшлийг бид нар эндээ ярилцсан. За зөвхөн хэц дэвшил төдийгүй сорилт бэрхшээл хүү тулгарч байгаа талаараа эндээ ярилцах юм аа. Ер нь оролцогчдын хувьд болвол тухайн улсын төрийн байгууллагуудын төлөөлөл, засгийн газар болон төрийн бус байгууллагууд, бизнесийн, за эрдэмтэн судлаачид гэх мэтчлэн олон талцагчдыг хамруулдгаараа онцлог. Тэгээ бүгдээрээ хамтдаа хэрэгэлцээд дараагийн шатанд ямар үйл ажиллагаа явуулах вэ? Юун дээрээ бид анхаарах вэ гэдгийг хамтран хилцдэг байж байгаа. За тэгээ энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол улсад, Монгол Улсын засгийн газар эдийн засаг хөгжлийн яам манлайлан зохион байгуулж байгаад бид талархалтай байна. Бүс нутгийн засгийн газар хувийн хвшээлээ иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, залуучууд олон улсын түншүүдийг нэгтгэн 2030 он хүртэлх доктортой хөгжлийн зорилгоодын хэрэгжилтийн ахиц сорилт, хамтын ажиллагааны боломжийг хэлцэж байгаа юм. Чуулганы хүрээнд бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран зүүн хойд Азийн иргэний нийгмийн байгууллагуудын мэдэгдлийн төслийг боловсруулж 2026 оны 2 дугаар сард болох 13 дахь Аз нумхан далайн доктортой хөгжлийн форум болон Нэгдсэн үндэсний байгууллагын дээд түвшний улс төрийн чуулга уулзалтанд хүрэхээр тохирчээ. Ер нь бол яг хугацаанд бол мэдээж хүрч чадахгүй болсон байгаа. Энэ бол зөвхөн Монгол улсын хувьд ч бас бусад улсын хувьд ч гэсэн их хүндрэлтэй болж байгаа тий. Гэхдээ мэдээж хэрэг зарим одоо агцууд бол бас байгаа гэдгийг бол хэлэх ёстой. Гэхдээ бид нар бол мэдээж хэрэг аль болохоор л одоо энэ хэрэгжилтийг бол ахиулах ийм сонирхолтой байгаа. Тэр тэгжээж л одоо хүмүүс маань ядуурлаас гарах тий, зохистой одоо хөдөлмөр эрхтлэх, эрүүл хүнстэй байх, тэгээ одоо чанартай боловсрал, эрүүл мэндийн одоо үйлчлэгийг хүртэх энэ төргээд тэгээ байгаль орчинд эрүүл одоо аюулгүй байгаль орчинтай амьдрах энэ төргээд ингээд эн чинь их олон тийм зорилтуудаас хамаарч байгаа ийм асуудал байгаа тий. Ер нь бол хамгийн түрүүнд бол мэдээж хэрэг санхүүжилтийн асуудал байгаа тий. Санхүүжилт бол одоо их олон их усүрээс санхүүжих ёстой. Мэдээж олон улсын зээл тусламж бол хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ зээл тусламжийг маш их үр ашигтай зарцуулах ёстой. Энийхээ хэрэгжилтийг үнэлдэг байх ёстой. Энийг тайлагнадаг байх ёстой. Нэгдүгээр тий. Хоёрдугаар бол мэдээж хэрэг санхүүжилтийг одоо нэмэгдүүлэхийн тулд бол бас дотоодынхоо нөөц боломжийг дайчлах ёстой байгаа тий. Энэ бол ялангуяа одоо татварын асуудал гарч ирнэ тий. Тэгэнгүүт татвар дээр ч гэсэн бид нар одоо татвараа гүйцэд цуглуулах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх энэ төргээд ингээд ийм асуудлууд бол гарч ирнэ. За алсын 2250 маань эхний үе бол 2030 он хүртэл байж байгаа. За нөгөөх нь бол 10 жилийн төлөвлөгөө. За түүний дараагаар бол Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэдэг дунд хугацааны бодлогын баримт бичиг байдаг. За энэхүү бодлогын баримт бичгийг одоо бид нар бол яг төлөвлөөд байж байна. За эдгээр за түүний дараагаар бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг 4 жилд гардаг. За бид нар бол 2024-өөс 2028 оныхаа төлөвлөгөөг бол гаргаад баталчихсан. За үүнийхээ дагуу хэрэгжилт нь хангалттай явж байгаа. За дараагийнх нь бол жилийн төлөвлөгөөнүүд байдаг. За энэ нь бол богино хугацааны төлөвлөлт гэж явдаг байгаа. За эдгээр бодлогын баримт бичгүүдтэй бидний одоо зорж байгаа зүйл бол доктортой хөгжлийн үзэл баримтлал. За доктортой хөгжлийн зорилгоодынхаа хүрэж байгаа түвшингөө уйж өгөх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл эдэн маань манай Монгол улсын хөгжлийн бодлогод суугаад явж байгаа гэсэн үг. За
энэ чиглэлд бол бид нар хамгийн гол нь одоо нэг олон талт байх. За иргэний нийгмийнхэн болон бизнеснийхээ оролцоог хангах, олон нийтээр хилцүүлэх ажлуудыг бол тогтмол хийдэг. Монгол Улсын онцлог санаачлалуудын нэг бол алсын хараа 20-т үндэсний хөгжлийн бодлого юм. Энэ бодлогоно доктортой хөгжлийн зорилгоодыг нэгдмэл байдлаар хэрэгжүүл үндэсний хүрээг бүрдүүлж байна. Чуулга уулзалтанд бүс нутгийн засгийн газрууд, хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, залуучууд болон олон улсын байгууллагуудад зэрэг олон талт оролцогчдыг нэгтгэн доктортой хөгжлийн зорилгоодын хэрэгжилтийн агц дэвшил тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хилцүүлсэн юм а.